Номын айлдвар 10 дахь өдөр. 10 хоногийн вебашна бяцлаглалын 10 дахь өдөр өндөрлөө. Маргааш өглөө 7:00 ч юм уу 8 цагийн үед бид энэхүү номын бяцлаглалыг өндөрлөх болно. Тэгэхээр энэ 10 хоногт хийсэн бүхнээ одоо бүгдээрээ эргэн санацгаая. Ингэснээр альва тодорхойгүй зүйлийг тодорхой болгохоос гадна тодорхой байгаа зүйлийг улам тодорхой болгох юм аа. Тэгэхээр юу хийснээ эргэн санацгаая. Энэ бяцлаглалын арга маш гүн бөгөөд энэ 10 хоногийн хугацаанд та бүхэн энэхүү номын их замд дөнгөж хэдхэн алхам тавиад байгаа билээ. Үнэндээ онол барагтыг хамтдаа явах учиртай үүднээс энэ бяцлаглалын талаар онолын нарийн зүйлийг бид ярихгүй. Хэдийгээр практикээр мэднэ төдийчнээ онолыг ойлгох ба хэдийгээр онолыг ойлгоно төдийчнээ практикаар мэднэ. Тэгэхээр энэ 10 хоногт хэрхэн бяцлагснаа эргэн санацгаая. Энэ дээрээ та бүхний хийсэн эхний зүйл бол 3 эрдэнд авралдуулсан явдал юм аа. 3 эрдэнэ гэдэг нь Бурханд буй эрдэнэ, номонд буй эрдэнэ, ариусан хуврагт буй эрдэнэ юм аа. Эрдэнэ гэдэг нь маш чухал чанар гэсэн үг юм. Бурханд буй эрдэнд авралдуулж буй нь альва хүнд биш. Бурханд буй нандин чанарт, номонд буй нандин чанарт, ариусан хуврагт буй нандин чанарт авралыг одуулж байгаа хэрэг юм. 3 эрдэнд авралдуулах энэ уламжил харамсалтай нь альва хүнийг нэг шашнаас нөгөө шашинд оруулах явдал болон хувирсан юм аа. Бурхан багш Готам энэ бүхний огт үсээгүй бөгөөд огоод хийгэрж үнэхээр ариусан хүнд энэ бүхэн нь ямар ч хэрэг байх вүлээ дээ. Ер нь хэн нэг шашнаас өөр шашинд оруулаад ямар ач тустай юм бэ? Хэрвээ нэгтгэх тэр чигээрээ дэлхийд ирчигээрээ Бурханы шашинтан гэсэн мөртлөө Шила Самади Паньягарвыг практикт хэрэгжүүлэхгүй бол өөрсдийгөө Бурханы шашинтан гэж дуудах нь ямар ч ач тусгүй билээ. Өөрсдийгөө Бурханы шашинтан гэж нэрлэхгүй боловч Шила Самади гурвыг практикт хэрэгжүүлсэн хэн боловч аз жаргалтай, амгалан тайван, өөр хийгээд бусад ач тустай сайхан амьдралаар амьдарч болох юм аа. Ингэснээр амьдрал утга учиртай болдог. Ариун ном бол зөв зүйтэй амьдрахын үндэс бөгөөд энэ шашны урсгалтай ямар ч хамаагүй. Бурханд буй нандин чанар, номонд буй нандин чанар, ариудсан хуврагт буй нандин чанар гурваас номын чанар хамгаас ирэх юм билээ. Дэмээс Бурхан багш номонд авралдуулах хэрэгтэй. Дам саранан өөрийгөө хамгаалах номын арал өөртөө байгуулагдсан Дамма Дипа хэмээн альцсан байдаг. Тэгвэл ямар ном? Энэ бол судар бичиг биш. Ном гэдэг нь таны багш юм уу? Аль эсвэл хэн нэгэн гэгэрсэн Бурхан гэгэнтнээс сонссон сургаалуудыг биш юм аа. Энэ бол таны практикээр олсон зүйл бөгөөд тэр нь таны хувьд чухал, тэр нь ном байх ёстой. Энэ нь таныг бүхнээс хамгаалж, бүхнээс аварна. Тийм ч учраас Бурхан багш Атта Саранан буюу өөрийнхөө авралдод Атта Дипа буюу өөртөө арал бүтээн байгуул хэмээн ямагт сургадаг байсан билээ. Ариун номыг өөртөө хөгжүүлсэн тэр ном нь таныг өөрөгт нь аврах аврал болно. Бурхан багш ямар нэгэн шашны бүлэглэл болохыг хүсээгүй боловч харамсалтай нь түүний нэрээр маш олон шашны урсгал буй болж ирсээр ариун номын огшим устдан алга болсон юм аа. Ариун ном түгээмэл байсан тохиолдолд цэвэр ариун хэвээрээ байдаг бөгөөд шашны урсгал болоод ирэх юм бол жинхэнэ цэвэр утгаа алдна. Бурхан багш үүнийг хүсээгүй бөгөөд тэрээр байгалийн түгээмэл хуулийг нээн илрүүлсэн. Түүнийг л хүмүүст тайлбарлан таниулдаг. Өдөр тутмынхаа амьдралын салшгүй нэг хэсэг болохыг зөвлөдөг байсан юм. Энэ бол ариун ном бөгөөд аль нэгэн шашны урсгалын үгтээр нь дүрс төсөөлөл, заншил, гүн ухааны итгэл огт бишээ. Энэ бол нэг хийгээд нийтэд нэгэн ижил үйлчлэг байгалийн түгээмэл хууль юм аа. Өөрийгөө Бурханы шашинтан гинөө, Христос гинөө, Хинду гинөө, Муслим шашинтан гинөө энэ нь ямар ч ялгаагүй. Байгалийн хууль бол байгалийн хууль. Хэрв та байгалийн хуулийг зөрчил юм бол тэр даруй шийтгэл хүлээх болно. Мөн түүнчлэн та хэрв байгалийн хуулийн дагуу амьдрах юм бол урамшуулан шагнуулж аз жаргалтай амьдралаар амьдрах болно. Энэ явдал хүн бүхэнд нэгэн ижил үйлчилнэ.
Энэ бол Бурхан багшийн нээлт байсан юм. Бурхан багш байсан ч байгаагүй ч байгалийн хууль байсаар л байсан. Хэрв хэн нэгэн байгалийн хуулийг зөрчин уур хилэн, үзэн ядалт, атаажтай тайсагнал, хүсэл шунал, айдас хөдөлс, аминчхан хувиа хичээх зэргийг үзэг байс байгаль дээр даруй шийтгэж эхэлдэг. Энэ хууль бол Бурхан багшаас өмнө, Бурхан багшийн үед, Бурхан багшийн дараа ч гэсэн байсан бөгөөд хойшидч мөн оршин байсаар байх болно. Тийм ч учраас Бурхан багш эс дhammo санамтано хэмээн альдсан байдаг. Санамтано гэдэг нь өн мөнхийн, өөрөөр хэлбэл энэ хууль бол мөнхийн гэсэн үг юм а. Сэтгэлийн хэр буртгаас ангиж ирсэн хүнийг байгаль их хөхүүлэн шагнаж тэгснээр өөр хийгээд бусдад ачаалстаа аз жаргалтай баяр баясгалантай амьдралаар амьдардаг. Энэ жамьяс Бурханаас өмнө Бурхан багшийн үед байсан ба Бурхан багшаас хойно ч гэсэн байсаар байх болно. Бурхан гэдэг нь энэхүү хуулийг нээн олж илрүүлэн амьдралдаа хэрэгжүүлж гэгэрсэн хүнийг хэлж байгаа юм. Дараа нь хамаг амтны тусын тул хязгааргүй амьдралын сэтгэлээр түүнийг бусдад түгээн дэлгэрүүлж эхэлдэг. Ариун ном түгээмэл байдаг бөгөөд тийм ч байх ёстой. Үгүй бол энэ жинхэнэ огшимээ алдаж орхидог. Бурхан багш ямар нэг шашны урсгалыг бий болохыг огт хүсээгүй. Тийм ч учраас тэрээр би чамайг урдын багш нараас холбоогоо дасгалж миний шав бол гэж хэлэхгүй. Энэ надад чухал биш. Харин та бүхэн өөрийн гэсэн зорилготой байх ёстой. Лам хувраг, гэлэнмаа хийгээд гэргидний ёсыг дагсан энгийн хүнчилсэн хэр буртгаас ангиж ирэх хатуу зорилготой байх хэрэгтэй бөгөөд харин та бүхэнд би туслахад бэлэн байна. Надад тэрхүү зорилгодод хүрэх зам байгаа бөгөөд хэрв та түүнийг дагвал өөрийгөө хамах хүлээс хэр буртгаас ангиж ирэх болно. Би зөвхөн энийг л хүсэж байна хэмээн ямагт айлддаг байсан билээ. Тэрээр нирван дүр олох үед би ариуссан хуврагууд болон эгэлжирийн хүмүүсээс огт хараад бус. Дэдэж гисэн надаас хараад бус. Хүн бүхэн өөрөө өөртөө хараад бөгөөд энэ нь ариун номын хараад гэсэн үг. Ариун ном нийтлэг бөгөөд түнд ямар ч ангилалд ялгавар байдаггүй хэмээн альджээ. Зөвхөн ариун номонд боловсрон хөгжсөн үед л гэгэрсэн Бурхан болдог. Хэрв ариун ном байхгүй боловч би Бурхан хэмээн хэдий ихэр цэжэдэлдвч тэр бол Бурхан огт биш бөгөөд Бурхантай ямар ч холбоогүй юм а. Ариун номонд батчин бэгдсэн хүнийг л ариудсан хувраг гэж хэлж болно. Үгүй бол тэр хүн ариудсан хувраг биш. Бид гурван эрдэнд авралдуулахдаа үнэндээ ариун номонд авралдуулж буй хэрэг бөгөөд өөрийн дотоодд хөгжүүлсэн ариун ном маань л бүхнээс авран хамгаалж асран тэтгэх бөгөөд өөр юу ч намайг авран хамгаалж асран тэтгэхгүй гэдгийг сайтар ойлгон ариун номыг өөртөө хөгжүүлэхийг хичээн оролдох хэрэгтэй. Ийм л ойлголтоогоор Бурхан ном болон ариуссан хуврагтгүй эрдэнд хийгээд тэдгээрийн нандин чанарт авралыг одуулж байгаа юм а. Мөн ариун номын замаар замна гэдэг нь тухайн хүний сэтгэл ариусж байна гэсэн үг бөгөөд тухайн хүнийг ариун номын замаар үнэхээр урагшилж байна уу үгүй юу гэдгийг хэмжих тодорхой нэгэн хэмжүүр байна. Нэгэн хэмжүүр бол хоёр нандин сайхан чанар бөөгөлж эхлэх явдал юм а. Энэ хоёр маш чухал. Хэрвээ энэ хоёр чанар хөгжихгүй байгаа бол тухайн хүн зөвхөн хий хоосон цэцэрхэж сэтгэлийн хөдлөлд автаж байна гэсэн үг юм а. Ийм тохиолдолд тухайн хүн өөрийгөө ариун номоос маш хол байна гэж бодож болох юм а. Тэр хоёр чанар юу вэ гэвэл эхний сайхан чанар бол хариу юу ч хүсэлгүйгээр бусад чин сэтгэлээр үйлчлэх явдал юм а. Хариуд нь ямар нэгэн материалын зүйл хийгээд ямар нэгэн алдар нэр байр суурь эрх мэдлийг хүсэж байгаа бол тэр хүн ариун номын тухай юу ч ойлгоогүй байна гэсэн үг юм а. Зөвхөн өгөх өөрийн хураасан буйнаа зөвхөн бусадтай хуваалцал зорилготой байх ёстой. Ариун номоос ач тус ихийг хүртсэн хүн түүнийг бусад түгээж бусдын сайн сайхны төлөө үйлчлэхийг хүснэ. Ийм чанар өөртөө нь хөгжиж байна уу? Үгүй юу? Хэрвээ энэ чанар хөгжихгүй байгаа бол ямар нэгэн алдаа мадаг байна гэсэн үг бөгөөд одоо болтол аминчхан үзэлдээ хүлэгцээр байгаагийн илрэл юм. Гэгэрл
чөлөөлөлтийн тухай ярих мөртлөө бусад хүн ядад ямар хамаатай юм бэ гэхээ баз сэтгэлдээ нь хариуцж эхлээгүй. Одоо хүртэл аминчхан өөрийгөө хичээж амьдарч байна гэсэн үг юм а. Энэхүү хуваа хичээсэн үзэл уусаж эхэлснээр би яаж бусад тослох вэ? Хэрхэн яаж илүү олон хүнийг энэ ариун номтой учруулах вүлээ хэмээн чин сэтгэлээсээ хүсэж эхэлдэг. Энэ бол хариуд нь юу ч хүсэлгүйгээр бусдын сайн сайхны төлөө үйлчлэе гэсэн нандин чанар юм а. Хоёр дахь сайхан нандин чанар бол бусдын ачийг санах явдал юм. Энэ бол маш чухал. Хэн нэгэн хүнээс өчүүхэн зүйлийн тусламж авсан ч гэсэн ачийг нь санах хэрэгтэй байдаг. Харин одоо та хэдийгээр бурхан багшд өөрт нь аврал дуулаагүй ч гэсэн гэгэрлийн замд хүрэх номыг заасан түүний ачийг ямар нэгэн хэмжээгээр ойлгон талархах сэтгэл төрөхгүй байгаа бол та хөгжихгүй байна гэсэн үг юм а. Бурхан болж гэгэрнэ гэдэг нь амаргүй байдаг. Бидний өчигдрийн ярьсан 10 пармыг тооцоошгүй олон төрөлдөө маш их хэмжээгээр хураан үлдэж хөгжүүлж байж л бурхан болж гэгэрдэг юм а. Бурханы өдий болохын тулд маш олон төрөлдөө буян пармыгаа өөрийн төлөө биш, бусдын төлөө хөгжүүлсээр байдаг. Эдгээр 10 пармыг бага хэмжээгээр хөгжүүлснээр өөрөө гэгэрэлд хүрч болох байлаа. Харин самма самбудда буюу огоо туулсан бурхан болно гэгэрхэд тэдгээр пармыг маш их хэмжээгээр хөгжүүлэн үлдэх ёстой байдаг. Энэ зорилгодоо хүрэхийн тулд төрлөөс төрөл дамжин ямагт амьтны төлөө би бусдын сайн сайхны төлөө номонд боловсрох ёстой. Мэдээж хэрэг би өөрөө гэгэрх нь үнэн боловч гол нь бусдын сайн сайхны төлөө хэмээх энэрхүүн сэтгэлээр бүхнийг үлддэг байсан билээ. Хэрэг тэр маш их хүчил зүтгэл гаргаагүй бол самма самбудда болохгүй байсан. Хэрэг тэрээр самма самбудда болсон ч гэсэн ариун номоо түгээн дэлгэрүүлээгүй бол бид хэрхэн яаж энэ номтой унших билээ дээ. Хэрэг тэрээр гэгэрснийхээ дараа би одоо гэгэрэлд хүрлээ. Харин энэ дэлхийн хүмүүсийн төлөө юу хийх юм бэ? Тэд номыг ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр Гимлан улсын аль нэгэн агууд очиж үлдсэн амьдралаа нирваны амгалан дөнгөрүүлээ. Энэ хүмүүсийн төлөө юу ч хийх билээ дэ хэмээн шийдсэн бол бид энэхүү ариун номоос ангид үлдэх байлаа. Энэрлийн биелэл болсон бурхан тэгээгүй билээ. Бурхан болсон л тэгж чадахгүй. 35 настайдаа бурханы хотыг олон гэгэрж 80 настай цал буурал болдлоо. 45 жилийн турш өдөржин шөнжин бусдын төлөө зүтгэсээр байсан. Өөрийн сургасан шавь нартаа 408 зөгс ажран явж ариун номыг бусдад хүртээ. Бахужин хидая, бахужин сукая буюу бусдын сайн сайхны төлөө, бусдын аз жаргалын төлөө хариуд нь юу ч хүсэлгүйгээр хүмүүнийг энэрэн хайрлаж ариун номыг бусдад хүртээсээр байх тун хэмээн зарлиг болсон билээ. Энэ мэтэр ариун ном түгэн дэлгэрч эхэлсэн юм. Түүнээс хойш багшавын уламжлалаар үеэс үе дамжин дамжсаар 25 зууны туршид цэвэр ариунаараа хадгалагдсан ирсэн. Энэ бол тийм амарч байгаагүй. Энэхүү ариун номыг цэвэр ариунаараа хадгалан ирсэн уламжлалын багш нарын ач тусыг бид санах ёстой. Бурхан багшийн ач тус хийгээд ариун номыг цэвэр ариунаараа хадгалж ирсэн уламжлалын багш нарын ач тусыг санах ёстой. Ариун номыг цэвэр ариунаараа хадгалахад маш хэцүү байдаг. Зарим багш нар шавь нарынхаа сэтгэлд нийцүүлэн үүнийг бохирдуулж эхэлдэг. Хэрв шавь нар нь ийм маягаар заахыг үзвэл тэрэл маягаар өөрчилж орхидог. Би худалдаачин гаралтай хүн болохоор худалдан авагчдын сэтгэлд хэрхэн нийцүүлэх ёстойг сайн мэднэ. Худалдааны талбарт худалдан авагч үргэлж зөв байдаг гэсэн үг байдаг бөгөөд хэрв худалдан авагч энэ маягаар гэвэл тэрэл маягаар худалдаагаа зохицуулна. Энэ маягаар бяцлаглыг заагч хүн бол ариун номын багш биш юм а. Тооноос чанаран дээр хэдхэн бяцлагч байсан ч гэсэн уламжлалын дагуу бяцлах хэрэгтэй. Хэн нэгнийг баясгах биш харин хэн нэгэнд туслах нь чухал. Бахужин хидая, бахужин сукая. Энэхүү ариун номыг цэвэр ариунаар хадгалан үлдээж ирсэн уламжлалын багш нарын ачийг бид санан дурсах хэрэгтэй. Ийхүү бурхан багшийн ач тусыг сансаар байх нь чухал. Бурханы аврал дуудно гэдэг нь тэрээр намайг аварна. Би бурханд моргин залбирсан учраас би дуртайгаа хийж болно.
Бурхан намайг аврах юм чин хэмээн бодож бурхан болсон хүний аврал бодож байгаа хэрэг биш юм. Энэ бол ном огт биш. Номын эсрэг зүйл. Та өөрийгөө гэгэрэл хөргөх ёстой. Бурхан зөвхөн замыг зааж өгнө. Бурхан бидэнд замыг зааж гэгэрэл хөрөх юм бяцлаглыг бидэнд өгсөн билээ. Олон жилийн багш нар юм бяцлаглыг цэвэр ариунаар хадгалсны ачаар бид өнөөдөр үүнтэй учирчээ. Та үнийг шамдан бяцлагаж ариун номонд бадчин бэхжиж өөрсдийгөө зовлонгоос гитлгэх хэрэгтэй. Харин ач тусыг санах энэ сайхан чанар маш чухал бөгөөд энэ утгаараа бид 3 эрдэнд авралыг одуулсан билээ. Дараа та бүхэн 5 сахил хүрдсэн. Эдгээр 5 сахил нь энэ бяцлаглалын салшгүй хэсэг гэдгийг ойлгоорой. Бурхан багшийн үед энэтхэг оронд олон төрлийн бяцлаглалын арга байдсан бөгөөд олон багш нар байсан. Тэдгээр багш нарын дотор 6 багш нь тэрвийн энэтхэгийн алдартай Даяны багш нар байлаа. Эдгээр 6 багшийн зөвхөн нэг нь л Шила буюу ариун явдлыг чухал гэж үздэг байлаа. Харин бус нь шав нарынхаа сэтгэлд нийцүүлэн та нар дуртай юмаа хийж болно. Шилаг сахих шаардлагатай биш. Баяр цэнгэл автыг хүсвэл дураараа бол хэмээн сургадаг байсан боловч өөрсдийгөө бурхан мөн би ариудан гэгэрсэн хүн гэдэг байлаа. Амьд ахуйдаа тэд маш алдартай байсан бөгөөд хүмүүс энийг амархан юм сахилаа зурчиж дуртай зүйлээ хийх боловч гэгэрэл хүрч болдог гинэ. Энийг сайхан зам хэмээн боддог байлаа. Гэхдээ үнэндээ энэ нь ариун номын зам огт биш байсан юм. Энэ нь танд ач тусыг өгөхгүй. Тэр үед байсан шиг өнөө ч гэсэн сахил чухал биш гэж хэлдэг багш нар байгаа. Харин ариун номын хувьд бол Шила маш чухал билээ. Сахилаас сахихгүйгээр ариун номонд урагшлахгүй. Таны амжил галуур байлаа ч гэсэн Шила танд төгс өгөлдөр байх ёстой. Номын суурь нь бат бөх байх ёстой. Үнийг бурхан айлцнаар биш, ном шастрт гарснаар биш, туршилгаараа та чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Үнэн дээр бид энэ бяцлал гэж юу билээ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Энэ бяцлал бол сэтгэлийг гүнээрсэн ариусгах явдал юм. Эдгээр 5 сахилын нэгийг зөрчихдөө та сэтгэлдээ их хэмжээний хэр буртгийг үүсгэнэ. Та сэтгэлдээ уур хилэн үзэн ядалтыг л үүсгэснээр амьтны амийг хөнөөн. Сэтгэлдээ хүсэл шунлыг үүсгэснээр хулгай үлдэнэ. Энэ мэтэр Шилагаа зөрчих болгондоо та сэтгэлдээ хэр буртгийг үүсгэнэ. Та энд сэтгэлээ ариусгах бяцлал хийгээр ирсэн атлаа сэтгэлээ хэр бүртгэр дүргсээр байвал яаж ариун номонд батчин бэгчих билээ да. Шилаггүйгээр та дараагийн алхам болох самадыг бяцлаж чадахгүй. Энгийн самадыг бүтээж болох боловч самма самади буюу зөв самадыг бяцлаж чадахгүй бөгөөд Шилагаа алдснаар та бүхэн бэлгүн паньяга хөгжүүлж гэгэрэл хүрч чадахгүй юм а. Иймээс та сахилаа сагж самадыгаа хөгжүүлэх хэрэгтэй. Эхлээд сахилаа төгсгөлдөр болгоод самадыгаа бяцлах ёстой юу? Аль эсвэл самадыгаа төгсгөлдөр болгох уу гэдэг асуудал маш их бэрхшээлийг үүсгэнэ. Энэ асуудлыг шийдэхэд тул бурхан багшийн үеэс эхлэн ийм хугацааны бяцлал явуулж эхэлсэн билээ. Ийм бяцлал дээр жөглөө 4:30-аас орой 9:30 хүртэл тасралтгүй өрүүлжлэх бяцлаглалын цагийн хуваараа суулж Шилагаа зөрчих ямар ч боломжгүй болсон. Ингэснээр та сахилаа сахиж мөн самадыгаа бяцлаж эхэлсэн. Ингэснээр таны самадын самма самади буюу зөв самади болж байна. Төсөөлөл, эргэлзээ, тэнэгэлзээдээ тулгуурласан самадыг Шилаггүйгээр бүтээж болно. Уур хилэн өсөр шунал, өг тарин дээр тулгуурласан самадыг Шилаггүйгээр бяцлаж болно. Харин үнэн зөв самадыг хөгжүүлэхэд Шила маш чухал бөгөөд ийм бяцлал зуух нь маш тустай байдаг. Шила тань зөв самадын бэлгүүнийг хөгжүүлнэ. Бид урдан хэлсэнчлэн бурхан багшаас өмнө мөн бурхан багшийн үед өнөө үдэж гисэн Шилаг чухалчилж үздэг багш нар байсан. Одоо ч байгаа болохоор бурханы заасан Шила нь энэтхэг орны хувьд шин зүйл биш байлаа. Үүнтэй нэгэн адилаар самадиж гисэн байсан бөгөөд энэ нь бурханы хувьд шин зүйл биш байлаа. Бурхан багш өөрөө ч гэсэн бурханы хотыг олохоос өмнө тэр үеийн 2 алдар Даяны багш нараар 7 дахь болон 8 дахь гүн самадыг заалгасан боловч өнөө үед тэр арга энэтхэг болон дэлхийн ертөнцөөс устан алга болжээ. Тэрээр эдгээр самадыг бүтээсэн боловч энэ нь зөв самади биш байлаа.
Тэрээр сэтгэлийн бүх хэр бурдаг нисвансыг энэ самадигаар арилгаж болохгүй. Харин самма самадиг хөгжүүлэх ёстойг ойлгожээ. Бурхан багшаас өмнө хийгээд бурхан багшийн үед мөн бурхан багшаас хойно энэтэг оронд баня буюу бэлгүүн байсан билээ. Харин энэ бэлгүүн нь зөвхөн сутта мая баня буюу уншиж мэдсэн бэлгүүн, жинта мая баня буюу тунгаж бодсон бэлгүүн байлаа. Харин баавна мая баня буюу туршлагаараа мэдэх бэлгүүн байгаагүй юм. Үүнийг олж илрүүлсэн нь бурхны авгай хувь нэмэр байсан. Самадыг хөгжүүлэх тулгуур нь монхоглол үгүй цэвэр ариун байсан нь бурхны хувь нэмэр байсан. Тухайн хүн өөрийн дотоодод болж буй үнэн бодод орж гарах амьсгал хийгээд тухайн хүний биеийн дүүсгийн мэдрэмжийг ажиглаж байгаа болохоор энэ нь төрөгдөл биш. Үүнд уур хилэн хүсэл шуналгүйгээр үнэн бодит зүйл дээр төвлөрч байна. Энэ нь зөв самади, энэ нь зөв бэлгүй юм а. Ариун номын замаар явахыг хүсэж хэм боловч бэлсгэлийг цэвэр ариунаар хадгалах ёстой гэдгийг сайн санах хэрэгтэй. Та 10 хоногийн энэ бэлсгэлийг шүүн тунгааж бэлсгэлгахаар ирсэн. 10 хоногийн дараа та өөрийнхөө эзэн. Хэрэг та энэ бэлсгэлийг ач тустай гэж ойлгохвол юу ч холилгүйгээр цэвэр ариун байдлыг нь хадгалах хэрэгтэй. Энэ бэлсгэлийн цэвэр ариун тал нь юу вэ? Та самадыг бэлсгэж эхлэхдээ амьсгалаа ажиглаж байсан. Самадыг амьсгалын тусламжтайгаар хөгжүүлдэг олон арга бий. Зарим аргууд амьсгалыг удирддаг. Эдгээр аргууд нь өөрийн гэсэн ач тустай байгаа. Гэхдээ бид тэднийг шүүмжлэх гээгүй. Харин энэ бэлсгэлийн хувьд хэвийн байгаа амьсгалыг, бодит амьсгалыг л хэрхэн орж байгааг ажигладаг билээ. Энэ бэлсгэлийн тухай бурхан багш ята буда буюу яг байгаа үнэнээр нь таны хүсснээр биш байгаагаар нь ажиглах хэрэгтэй гэжээ. Ямар нэгэн зүйлийг буй болгохгүйгээр үнэн бодит зүйл агшнаас агшинд хэрхэн ямагдаж буйг ажиглах нь чухал. Та одоо орж гарах амьсгалыг ажиглаж байхдаа амьсгал гүнзгий бол гүнзгий, гүйхэн бол гүйхэн, хамрын баруунаар бол баруунаар, зүүнээр бол зүүнээр, хоёулангаар нь бол хоёулангаар нь зөвхөн түүнийг ажиглах хэрэгтэй. Хэрв амьсгалтай гүйхэн бол түүнийг гүн болгох гэж оролцсны хэрэггүй. Хамрын баруун талын хөндийгээр орж гарч байвал түүнийг зүүнээр болгох гэж оролцсны хэрэггүй. Харин бодит байгаагаар нь ажиглах хэрэгтэй. Харин зарим шин бяцлагчдын хувьд амьсгал нарийн болж орж гарч байгааг мэддэггүй тохиолдол бий. Тийм тохиолдолд хэдэн удаа хүчтэй, бага зэрэг хүчтэй амьсгал авахыг зөвлөдөг. Гэхдээ үүн дээр анхаарлаа өргүүлж төвлөрүүлж болохгүй. Хэдэн удаа хүчтэй амьсгал дээр ажиллаж байснаа эргээд л энгийн амьсгал дээр ажиллах нь чухал. Амьсгал зөөлөн бол зөөлөн, яг л байгаагаар нь түүнийг мэдэрсээр байх нь чухал. Нарийнаас нарийн, зөөлнөөс зөөлөн амьсгалыг мэдснээр таны сэтгэл улам хурц мэдрэмтгий болох болно. Амьсгал хорж гарч байгааг ажиллахдаа анхаарлаа өчүүхэн жижиг зайн төвлөрүүлэх нь маш чухал. Анхаарал төвлөрүүлэх цай жижиг болох тусам сэтгэлтэй нь хурц мэдрэмтгий болно. Хэрв та том зайд анхаарлаа төвлөрүүлвэл сэтгэл төвлөрсөн ч гэсэн хурц мэдрэмтгий болж чадахгүй хийгээд биеийн дүүсэх нарийн мэдрэмжийг мэдрэхгүй болно. Тийм ч учраас бурхан багш насаг буюу хамрын өмнөх хэсэгт анхаарлаа төвлөрүүлэн амьсгалын орж гарахыг ажиглах ёстой гэжээ. Ингэж бяцлагснаар та 3 өдрийн дотор ямар нэгэн мэдрэмжийг мэдэрч эхэлнэ. Энэ цаашдаа бүхэл биеэр мэдрэмжээ мэдрэх шатанд хүрэхэд тань туслана. Иймээс энэ л өчүүхэн зайдаа анхаарлаа төвлөрүүлэх нь маш чухал юм. Өгөт харин дүрс хөрөх тус харин цэвэр ариун амьсгалд анхаарлаа төвлөрүүлэх нь маш чухал. Хэрв та өгтөр нэг давтаж дүрс хөргийг төсөөлөн бодвол анхаарал амархан төвлөрнө. Ингэх юм бол та випашнаг алдаж орхино. Иймээс випашна бяцлал өгт харин дүрс хөргийг төсөөлөхийг хориглоно. Өөрийн хэмнэлийнхээ дагуу илрэх бодит үннийг ажиглан мэдэх нь хамгийн чухал. Эдгээр үг тарнуудыг зөвшөөрдөггүй бас нэг шалтгаан бий. Таны давтан унших үг тарин бол тодорхой нэгэн шашны урсгалын бүлэглэлд хамаарна. Тэгснээр өөр шашны хүмүүс хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Бидний зовлон нийтлэг болохоор ариун номч гэсэн хязгаарлалгүй түгээмэл нэгэн байх ёстой. Сэтгэл хэр буртагт автаж зовлон давтах үед энэ зовлон ямар нэгэн шашин, нийгэм журам,
Улс орон хөөсөнд хамрагдахгүй. Бидний зовлон нийтлэг нэгэн ижил байдаг. Тиймээс түүнийг ангаах хэмжээсэн түгээмэл нийтлэг байх ёстой. Тэгэхээр тодорхой нэгэн шашны урсгалд хамаардаг үг тайрныг хэрэглэх нь түгээмэл нэгэн зүйл болж чадахгүй юм аа. Мөн Бурхан Тэнгэрийн дүрс хөргөчсөн ялгаагүй билээ. Энэ бол нэгэн шалтгаан. Үүнээс нарийн өөр нэгэн шалтгаан бий. Заримдаа бяцлагчид би үг хэрэглэмээр байна. Үг хэрэглэх үед амархан төвлөрдөг. Гэхдээ би ямар нэгэн шашны урсгалд хамаарагдахгүй үг хэрэглэмээр байна. Ямар нэгэн Бурхан Тэнгэрийн үг тайрныг хэрэглэхгүй. Амьсгал гарах үед би нэг гэж хэлнэ. Амьсгал орох үед би хоёр гэж хэлнэ. Энэ бол нийтлэг зүйл. Хэн ч гэсэн нэг юм уу хоёр орж байна, гарч байна гэж хэлж болно шүү дээ гэх нь бий. Энэ бол маш зөв асуулт. Гэлээж бид ингэхийг зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл таны давтаад байгаа үг чинь танд хамгийн чухал болж явандаа та амьсгалаа мартаж орхино. Таны анхаарал энэ үгэн дээр төвлөрж амьсгалаа мартах болно. Амьсгал орж байлаа ч гэсэн та гарлаа гин. Амьсгал орох юм уу гарч байсан ч гэсэн та гарлаа л гин. Энэ мэтэр та амьсгалаа мартах болно. Ингэснээр та зорилгоосоо хазаах юм. Бидний зорилго бол зөвхөн анхаарлыг төвлөрүүлэх төдий биш. Бидний зорилго бол бие цогцос сэтгэл уяаны хүрээнд дэх бодит үннийг мэдрэх хийгээд эдгээр нарийн холбоог мэдэх явдал юм аа. Та мэдрэмж мэдрэх шатанд хүрэх ёстой. Хэрв та 1 2 гэх мэтэнд анхаарлаа төвлөрүүлж өрхвөл та мэдрэмжийг мэдрэх аргагүй болж өөрийнхөө дотоодод юу явагдаж байгааг мэдэхгүй төрөх бөгөөд ингэснээр та випашнаг алдах болно. Иймээс та үг тарныг випашна бяцлалд холж болохгүй юм аа. Өөр нэгэн бэрхшээлтэй асуудал бол таны дахин давтах үг тарин бүр өөрийн гэсэн долгионтой байдаг. Тарны мастер зарим үг маш хүчтэй долгион өсөгдөө болохыг олж тогтоож, юм уу, лин гэх мэт үгүүд маш хүчтэй долгионыг таны дотоодод буй болгоно. Эдгээр үгийг давтсаар байвал таны анхаарал төвлөрж, тэр долгионоор хүрээлэгдэж орхино. Гэхдээ энэ зохиомол долгион гэдгийг ойлгох хэрэгтэй. Та бодит долгионыг алдаж орхино. Випашна бяцлал хийхэд бодит долгион маш чухал. Эдгээр зохиомол долгионууд нь гаднаас муу долгионыг дотгошоо оруулахгүй таныг хамгаалах бамбаймат болно. Гэхдээ тэдгээр нь том саад хөшиг болох учраас буруу хор нөлөөтэй юм аа. Түүнээс болж та өөрийн сэтгэлийн гүн дэх бодит долгионыг мэдэрч чадахгүй болно. Өөр хэлэн хүсэл шунал айдас хүдэс зэрэг сэтгэлийн хэр бүртгэс салах нь хамгийн чухал билээ. Хэрв та үг тарны дахин давтаж зохиомол долгион үсгэж сэтгэлээ хиймэл үнэнд хандуулснаар сэтгэлийн гүн дэх үннийг мартнаа. Иймээс үг тарны холгыг бид хоригддаг. Дүрс хөргийг төсөөлөгчсөн үнтэй адил юм. Энэ бяцлал таныг энгийн янгах хүннээс туйлын үнэнд хөдлөн хүргэдэг. Жишээлбэл та энэ хүү биен дээр үүсэх энгийн барагтай мэдрэмжүүдийг ажигласаар явандаа тэр нь атом молекулуудын богинорл болж энэ бие цогцсын туйлын үнэнд хүрнэ. Хэрэг та дүрс хөргийг төсөөлөн бодож бяцлагснаар энэ нь долгион болж задрахгүй бол зорилгодоо хүрэхгүй юм аа. Өөрийн тань дотоодод ихээхэн хэмжээний энгийн барагтай зүйл байхад шинээр үүсгэж өөрөө буй болоход түүнийг задруулан устгахын хэрэг юу байна? Аяндаа байгаа биетэйг уусган бодрох нь хэр хэцүү байдаг. Иймээс төсөөлөл дүрс хөргийг бяцлахыг хориглоно. Харин таны бодит үнэн мэдэрч үннийг л мэдрэх хэрэгтэй. Энэ нь таныг бэлгүнд хөргөх болно. Та бүхэл биеийг мэдэрч мэдрэмжийг ажиглан түүний үүсэн устгах шин чанарыг мэдэрч байсан. Хэрв та мэдрэмж үрийн үүсэн устгах шин чанарыг ойлгоогүй бол тэр мэдрэмж уур хилэн хүсэл шунлыг үүсгэх аюултай. Энэ явдал насан туршдаа явагддаг. Төрлөөс төрөл дамжин мэдрэмж байсаар бидний үл мэдргүй сэтгэл эдгээр мэдрэмжүүдийг үргэлжид мэдэрсээр байдаг. Мэдрэмж нэг бол таатай, аль эсвэл таагүй байна. Мэдрэмж таатай байх үед сэтгэл хүсэл шунлыг үүсгэнэ. Таагүй боломжт уур хилэн үүсгэнэ. Бидний сэтгэлийн энэ хэсэг өөрийнхөө буруу дадал зуршилд хүлэгдсэн байдаг. Өдөржин шөнжин альч цагт уур хилэн хүсэл шунлын галыг бадраасаар байдаг. Энэ нь гадагшлан сэтгэлийн өнгө хэсэгт гарч ирсээр л байдаг.
Сэтгэлийн гүн хэсэг сэтгэлийн өнгөн хэсэгт нөлөөлж, хэрэв та сэтгэлийн өнгөн хэсгийг хариуцгаж хэсэг хугацаанд амжилттай байж болох боловч үндсэн нь эрүүл бус учраас таны сэтгэл тэрэ яраа өвчтэй гэсэн үг. Энэ бол Бурхны нээлт байлаа. Энэ тэг бол маш эртний ариун номын орон билээ. Энэ тэг оронд сэтгэлийг ариусгах хүмүүний зовлонгоос гэтлэх олон төрлийн туршилтууд явагдсаар байжээ. Гэхдээ Бурхан багшаас өмнө, Бурхан багшийн үед, мөн Бурхан багшаас хойно байсан бүх багш нар нэгэн ижил та өөр хилэнгээс салах ёстой, хөсөр шунлаас салах ёстой, мунхагийг арилгах ёстой. Тэгснээр л гэгэрэл хүрнэ хэмээн сургадаг байлаа. Тэгэхээр өөр хилэн хөсөр шунал гэдэг нь эдгээр мэдрэхүүн 6 эрхтэн хийгээд тэдгэрийн тусгатгунаар дамжин үүссэн буй болж байгаа зүйл юм аа. Дүрс өнг, гэрэл таны нүдний тусгатгун юм аа. Танд таалагдвал та хөсөр шунлыг, үл таалагдвал та өөр хилэн гүйсгэнэ. Дөө аваа таны чихний тусгатгун бөгөөд танд таалагдвал та хөсөр шунлыг, үл таалагдвал өөр хилэн гүйсгэнэ. Энэ мэтчлэн үнэр хамарт, амт хилэнд, шүрхүү биенд, бодол, сэтгэлд нөлөөлж байдаг. Эдгээр 6 тусгатгууны тухай төрийн багш нар эдгээр мэдрэхүүн тусгатгуун бүрт бүү авт эздэг байстаа гэгэрэлд хүрэхгүй гэдэг байлаа. Бурхан багш үүнтэй ижилхэн зүйлийг хэлсэн боловч хинч тавиагүй дараагийн алхмыг алхажээ. Тэрээр ямар нэгэн итгэл бишрэл, философийн үзэл давталгүй тэдгэрийг муулж сайлалгүйгээр нэг дэш нь орхиж эрдэм шинжилгээний ажилтан мэд сэтгэл уюуныг бие цогцыг шинжин үзэж авсаар Санкитэна панч Убадана Канда Дукка буюу хураан гол бол эдгээр 5 цогц зовлонгийн шалтгаан мөн байна гэдгийг олж тогтоожээ. Бие махбод тэрээр үүсэн устдах молекул нь нэг цогц. Мөн сэтгэл уюуны мэдэх хэсэг, таних хэсэг, мэдрэх хэсэг, хариу үйлдэх хэсэг 4 цогц нээлж бидний сэтгэлд энэ бие цогцос бол бие, энэ мэдгүй хэсэг бол бие гэх мэтийн монголыг буй болгоно. Энэхүү бие миний гэх Упадана нь 5 цогц дэххэн шунлыг буй болгоно. Энийг шунлын улмаас эдгээр 5 цогц үүсэн үржсээр байдаг. Энэ нь бидний цуланг үржүүлсээр байна гэсэн үг юм. Хэн боловч туршлаараа эндээс л бүх юм эхэлдэг гэдгийг ойлгоно. Бурхан бие цогцос сэтгэл оюуныг бүхэлдэн ажиглан үзээд эдгээр 5 цогц тус тусдаа ажилдаг болохыг олж тогтоожээ. Хэрэв та мэдрэмжээр тоглож эхэлбэл сэтгэл оюун бие цогцыг задлан шинчилж тэд хэрхэн нэг нь нөгөөдөө нөлөөлж байдгийг олж мэдэхгүй төрнө. Та мэдрэмж үүссэнгүүд баясан цэнгэж таагүй мэдрэмж үүссэнгүүд сэтгэлээр унана. Бурхан багш биднийг ведна буюу мэдрэмжэнд хүргэсэн. Бид мэдрэмжээр тоглож болохгүй юм. Тэр үеийн багш нар зөвхөн сэтгэлийн өнгөн хэсэгт ажиллаж байсан билээ. Харин Бурхан багш улам гүндэнд гөрж бидний сэтгэлийн уур хилэн хөсөр шунал гадны тусгатгунаас болж үүсдэггүй болохыг нээсэн юм. Гадны тусгатгун хийгээд таны сэтгэлд үүсэх уур хилэн хөсөр шунлын хооронд алдагдаад байсан чухал холбоос бол биеинд үүсэх мэдрэмж юм аа. Бас бачая ведна гадны тусгатгун мэдрэх хүн эргэнтэй шүргэх үед биеинд мэдрэмжийг үүсгэнэ. Бас бачая ведна гадны тусгатгун мэдрэх хүн эргэнтэй шүргэх үед биеинд мэдрэмж үүсдэг. Сэтгэлийн нэг хэсэг сайн муу гэж дүгнэнэ. Түүний дагуу мэдрэмж таагүй болдог. Тэгсний дараа л ведна бачая танха буюу уур хилэн хөсөр шунал энэхүү мэдрэмжнээс болж үүсдэг юм аа. Энэ л мэдрэмжийн холбоосыг мартах юм бол та сэтгэлийн гүнд хүрч чадахгүй юм аа. Сэтгэлийн өнгөн хэсгийн уур хилэн хөсөр шунлаас хол байлгах нь сайн хэрэг. Таны сэтгэл өнгөн хэсэгтэй цэвэр ариун болно. Үүнд буруу зүйл гэж өгдөггүй. Сэтгэлийн өнгөн хэсгийг ариусгаснаар л зогсчих юм бол та сэтгэлийн гүний хэсгийг мартах болно. Бурхан бидэнд мэдрэмжийн тусламжтайгаар сэтгэлийн гүндэн хэрхэн хүрэхийг заасан. Иймээс Бурханы заасны дагуу випашна бяцлагыг амьдрал хэрэгжүүлэхийг хүсэж байгаа хүн бүхэн биеинд үүсэх мэдрэмжийг огт мартаж болохгүй юм аа. Сэтгэлийн өнгөн хэсэгт анхаарлаа хандуулан мэдрэмжийг орхих юм бол сэтгэл тань төвлөрж өнгөн хэсэгтээ ариусган сайн ч гэсэн та сэтгэлийн гүн язорыг мартах болно. Мэдрэмжийг мэдэрснээр та сэтгэлийг гүнээс нь ариусгаж байгаа юм.
Иймээс випашна бясалгал мэдрэмж маш чухал үр гүйцэтгэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Таагүй мэдрэмж үхний үнийн шин чанар нь юу болохыг санссаар байгаарай. Энэ бясалгалыг хичээнгүй хийснээр та мэдрэмж хэдий таагүй ч гэсэн удаж төдөлгүй устан алга болж нарийн мэдрэмж болон хувирдаг гэдгийг анхаарах болно. Энэ бол бидний мэдрэмж үрийн түгээмэл шин чанар юм а. Бидний бие зохицол сэтгэл оюун хууль ийм шин чанартай учраас эдгээрийн бүтээгдэхүүн мэдрэмж нь мөн л ижилхэн мөнхөөс байдаг. Та эдгээрийг ухамсараараа биш, бурхан багш айлснаар биш, дуршилгаараа мэдэрч байгаа юм. Энэ бол таны хувьд онол төдий биш. Та дуршилгаараа үүнийг ойлгож, сэтгэл оюунаа гүнээсэн өөрчилж байгаа юм. Өргөлжид үннийг санаж явах нь чухал. Мэдрэмж үүсэнгүүд хариу үйлдэл хийхгүй төгс байна гэж байхгүй. Энэ бол маш дээд шат. Гэлээж бид явандаа тэр шатанд хүрэх болно. Зорилгоо маш тодорхой болгох нь чухал. Ямар ч мэдрэмж байсан би хөөрхөлн хөсөр шунлыг үүсгэхгүй. Үүсгэлээж гэсэн маш хурдан мэдрэх хэрэгтэй. Таата сайхан мэдрэмж үүсэх үед яасан сайхан юм бэ? Би чөлөө өдрөсгөлийг мэдэрч байна хэмээн хариу үйлдэл хийж байсныг гинэтхэн ойлгож, энэ ч гэсэн мөнхөөс үүнд шунод яах юм бэ хэмээн ойлгоно. Гэтэл удалгүй энэ таагүй мэдрэмж болох үед та өөр хилэн гүйсгэн, удаж төдөлгүй та энэ ч гэсэн мөнхөөс хэмээн ойлгох болно. Энэ мэтээр та анидж буюу мөнхөсийн бэлгүүнээ хөгжүүлсээр байх юм бол та энэ замаар урагшлах болно. Эдгээр нь випашнагийн гол үндсэн зарчмууд бөгөөд эдгээрийг мартвал та хүрэх ёстой үр дүндээ хүрэхгүй болно. Энэ бясалгал үр дүн тодорхой харуулгач байдаг. Та энэ бясалгалыг хийснээр зөвхөн хойд төрөлдөө ач тусыг олно гэх биш. Хойд төрөл ач тустай байх нь гарцаагүй. Гэхдээ одоо цагт ач тусыг мэдрэхийн тулд та өөрөө зөв бясалгах ёстой. Ач тус энэ цаг мөчид энэ л төрөлд ирэх ёстой. Үгүй бол ямар нэгэн буруу зүйл байгаа гэж ойлго. Таны амьдрал ямар нэгэн сайн зүгийн өөрчлөлт гарахгүй байгаа бол та өөрөө зөв бясалгаж чадахгүй байгаатай холбоотой. Энэ бясалгалд хүнд ач тусгүй зүйл гэж үгүй. 2500 оны турш олон амьтанд тусалж байсан. Одоо ч гэсэн мөн ирээдүйд ч гэсэн ач тустай байна гэдэгт итгэхгүй байх зүйл үгүй юм а. Тэгэхээр даал буруу бясалгаж байгаа хэрэг. Иймээс өөрийн багштайгаа холбоо барьж би яагаад ач тусыг олохгүй байгаа? Яагаад уур хилэн мэн багасахгүй байгаа зэргийг асууж лавлаарай. Хаа нэгтээ буруу зүйл байгаа. Өөрийгөө ажилсаар бай. Ямар нэгэн далдын хүчинд бүү идэг. 10 хоног бясалгаснаар уур хилэн хөсөр шунлаас огооцолчихгүй. Хэрвээ тэгсэн бол би баяр хүргэе. Гэхдээ цаг хугацаа хэрэгтэй байдаг. Энэ зам мөр бол маш урт зам юм. Хэрв та энэ замаар хэрхэн алхах, ямар зөв замаар явж байгаагаа мэдэж байгаа бол сайн үр дүнд хүрэх нь гарцаагүй. Би өөрийгөө маш их ховтой хүн гэж боддог. Би ариун номтой уучирсан нь үнэхээр завшаантай хэрэг бөгөөд ариун номын өлгөөнүүдэг болсон бэр морон төрж өссөн нь үнэхээр завшаантай хэрэг байсан. Энэтхэг оронд энэ бясалгалыг алдаж өргсөн билээ. Бурхан багшаас хойш 500 жилийн турш энэ бясалгал энэтхэгийн ард түмэнд ач тусыг хүртээсэн бөгөөд алгуур мохогийн улмаас хүмүүс үүнийг бохирдуулж эхэлжээ. Тэд янз бүрийн зүйлийг холжигдсаар энэ бясалгалын цэвэр ариун чанарыг алдуулсан гэдэг. Тэгснэр энэ бясалгалаар бол ач тус алгуулсан байлаа. Сайн үр дүнд хүрэхгүй болсноор хүмүүс бясалгахаа болж энэ маягаар энэ бясалгалыг алдаж орхисон билээ. Ингээд энэ бясалгал өөр олон оронд дэлгэрсэн боловч аяндаа мөн устсан байна. Гэхдээ бидний завшаанаар энэтхэгийн зэрэгэлдэх бэрэн улсад энэ ариун номыг цөөнчилсөн хүмүүсийн дунд ариун наран хадгалж ирсэн билээ. Энэ бясалгалыг тэр орон даяар бясалгаж байгаагүй ч гэсэн багш шавын уламжлалаар хадгалан иржээ. Уламжлалын багш нар бид энэ бясалгалыг энэтхэгээс бурхан багшаас хүртсэн бөгөөд үүнийг ариун наран хадгалан үлдээх хэрэгтэй. 2500 жилийн дараа дахин нэг удаа дэлхий даяар түгэн дэлгэрэх ёстой хэмээн хариуцлагыг ухамсарлаж одоо болтол цэвэр ариунаар хадгалан иржээ. Би ч гэсэн тэр ариун номын оронд төрж энэ бясалгалаа учирсныгаа их аз завшаан гэж үздэг. Бурхан багшийн үе хийгээд бурхан багшаас хойш 300 жил энэ бясалгал хойд энэтхэгт түгэн тархжээ. 300 жилийн дараа энэтхэгт Ашока нартай нэгэн хэрцгий хаан буй болжээ. Тэрээр эзэн тулсаа улам дэлхийг мөрөөдөж байлаа.
зорилгодоо хүрэхийн тулд бусдыг алж чадан хорхонолыг учруулж байсан бөгөөд өөрийгөө Чанд Ашока буюу догшин Ашока гэж дуудуулах дуртай байлаа. Хүмүүсийг өөрийн нэр сүрээр айлгахыг хүсдэг байлаа. Энэ хүн урдын Пармикийнхаа улмаас ариун номтой очирч эхэд өөрчлөгдөж бусдыг хорлож эд хөрөнгө хурааж бусдыг зовоож байгаа маань өөрийгөө хорлож байгаатай адилхан юм байна гэдгийг ойлгож түүнээс хойш номонд орж хүмүүс түүнийг Дамма Ашока буюу номын Ашока гэх болжээ. Догшин Ашока ийхүү номын Ашока болж энэрл хайраар байлгаж ард түмэндээ үйлчилж эхэлсэн байна. Үнэхээр ч ариун номын амтыг амталсан хүн тэсэж чадахгүй болж аль болон олон хүнд тусгалж буйнаа хуваалцахыг хичээдэг. Тэрээр ард түмэн бол миний өөрийн хүүтэй адил би хүүгээ ариун номын замаар явж зовлонгоос салаасаа гэж хүсдэгтэй адил би улс гүрнийхээ хүн ардыг ариун номын замаар замнаж зовлонгоос салаасаа хэмээн хүсэн мөрөөдөж байна гэдэг байжээ. Тэрээр ариун номыг энэрл хайрын сэтгэлээр бусдад түгээж эхэлжээ. Тэрээр өөрөө орчлогдож бусдад үлгэр жишээ болсон юм. Түүний ачаар зөвхөн хойд нутгийн ард түмэн төдийгүй энэтхэг орон даяараа энэ бяцлаглалын ач тусыг мэдэрч эхэлсэн билээ. Тэрээр олон бяцлаглалын багш нарыг бэлдэн энэтхэгийн өнцөг булан бүрт явуулж энэ бяцлаглалыг түгээж эхэлсэн байна. Мөн тэгснээр тэрээр яагаад зөвхөн энэтхэг гэж дэлхийд даяар зовлонтой хүмүүс олон байгаад энэ ариун номыг дэлхийд даяар яагаад түгэж болохгүй гэж хэмээн бодож эхэлжээ. Тэрээр Дамма Дуута буюу номын элч нарыг өрөн зүгийн Европын орнууд хийгээд Азийн орнуудад Випашна бяцлаглалыг заалгахаар явуулжээ. Эдгээр номын элч нар нь төгсгэгэрэл төрсэн архадууд байсан бөгөөд Бэрэмд Сона Уттара нэртэй хоёр архад очсон байна. Энэ номын элч нар энэ бяцлал төдийгүй Бурхны сургаал Трипитакаг ч гэсэн авч оджээ. Түүнээс хойш энэ ариун номыг Бэрэм орон цэвэр наран хадгалан иржээ. Ариун номын онол барагдах хоёулаа өнөө хүртэл цэвэр ариунаараа хадгалагдсан үлдсэн байна. Бурхны сургаал Шри-Ланка, Камбож, Лаос, Тайланд зэрэг олон орон түгэнд тархаж онлын талан үлдсэн боловч энэ бяцлал алга болжээ. Харин Бэрэм улс хоёулангийн ариунаар нь хадгалан ирсэн билээ. Би ариун ном хэвээрээ байгаа тэрхүү ариун номын орон төрж мэндэлснийг их хувь заяатай хэрэгж үздэг. Мөн би баян худалдаачныг эр төрснийг аз завшаантай хэрэгж үздэг. Хэр би баян худалдаачин аль төрж мөнгө их олж үзээгүй бол миний сэтгэлийн хаанагтай энэ баян хүмүүс сайхан амьдардаг байх гэх үзэл бодол үлдэх байлаа. Харин одоо би баян байж үзсэн болохоор баян хүмүүс хичээн зовлонтой амьдардгийг сайн мэднэ. Зөвхөн мөнгөний хойноос сулаарин хойцолдох нь тухайн хүнийг их дарамтанд оруулдаг. Би түүнийг өөрөө үзэж мэдсэн болохоор өөрийгөө ховтой хүн гэж үздэг. Залуу наснаасаа худалдаа наймаа эрхэлж авсаар Бэрэмийн хаашаар их хэмжээний мөнгө хурааж Бэрэмд их баян үйлдвэрийн эзэн байлаа. Тухайн хүн баяжих тусам нийгэмд эзлэх байр суурьтай болж ямар нэгэн шашны байгууллагын тэргүүлэгч, нийгмийг хамгаалах байгууллагын ерөнхийлөгч хэмээтээр олон албыг хашиж эхэлдэг. Энэ бүхэн тухайн хүний омог цангийг хэсгэж би их чухал хүн гэж үзэхэд хүргэдэг. Би залуудаа ойролцоогоор 20 насны орчимд ийм байдалд орсон бөгөөд маш их зовон шаналж байсан билээ. Би маш их залуудаа ойролцоогоор 20 насны орчимд ийм байдалд орсон бөгөөд маш их зовнил шаналд автсан билээ. Тиймэрхүү зовлон шаналлыг туулсныгаач их хувь заяаны хэрэгж үздэг билээ. Мөн дүүнчлэн тэр үед миний толгой маш хүчтэй өвдөж түүнийг ангах ямар ч аргагүй болсон байлаа. Бэрмийн уртаа барьдаг сайн амьч нар олон талаар оролцсон боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд сүлдээ морфин хэрэглэдэг болсон билээ. Маш их өвдөж байсан учраас байнга морфин хэрэглэсээр 5 жилийн нүрийг үзэж билээ. Тэдгээр эмч нар надад та морфин хэрэглэх дадалтай болж эхэллээ. Одоохондоо өвчнөө намдаа гэж хэрэглэж байгаа боловч яваандаа морфинда дийлдэхэ болж өдөр бүр хэрэглэх болно гэцгээлээ. Өдөр болгон морфин хэрэглэнэ гэдэг нь амьдралыг хэцүү болгох нь мэдээж. Тэгээд чи гадаадын орнуудаар худалдаа наймаа хийхээр их явдаг. Нэг удаа зөвхөн эмчилгээ хийлгэхээр яваад ud. Морфинаас салах аргыг олохыг хичээ. Чиний энэ толгойн өвчнийг ангахаар хаач байхыг бид мэднэ. Гэхдээ тэдэнд өвчний намдах юм байж магад яваад үзэж зөвлөж билээ. Тэдний зөвлөмжийг хүлээн зөвшөөрөөд би Бэрмээс явж
Швед, Герман, Англи, Америкт урт хугацаагаар имчилгээ хийлгэлээ. Мөн Японд өөрийн салбартаа байсан болохоор бүрч удаан хугацаагаар байж бүх сайн эмч нарт үзүүлж их ч мөнгө их цаг хугацаа зарсан билээ. Гэлэж би өөрийгөө ховтойхон гэж үздэг. Яагаад гэвэл дэлхийн сайн эмч нар миний өвчнийг ангааж чадсангүй. Ангаах нь бүхэл морфинийг ч гэсэн авч хайж чадаагүй болохоор толгойн өвчин маань улам нэмэгдсэн. Би үнэхээр хувтай хүн. Би гэртээ гонцгор ирсэн боловч эцэстээ азавшаантай хэрэг болсон юм а. Хожим нь Бирмийн дээд шүүхийн шүүгч болсон нэгэн сайн найз маань Гоинка минь чи газар сайгүй явж үзүүллээ. Випашнагийн 10 хоногийн бясалгалд суугаад үзэж чиний өвчин сэтгэлтэй холбоотой юм шиг надад санагдаад байна. Бурхны заасан энэ бясалгал хүний сэтгэлийг ариусгадаг. Сэтгэл ариусгах үед өвчин аяндаа арилдаг. Суугаад үзэж гэхэд нь би тус болж л байвал яах вэ гэлээ. Би бясалгалын их багш Саяжи Убакинтай уулзаж билээ. Тэгээд би танаа 10 хоногийн бясалгалд суух юм а гэсэн багш маань бололгүй яах вэ гэлээ. Багш маань намайг Бирмийн хиндүү шашинтангуудын удирдагч гэдгийг мөн Бурхны заасан номд суралцахаар ирснийг мэдэж байлаа. Тэрээр бүх санаа зов хэн ч гэсэн энэ бясалгалыг хийж болно. Лал, Христос, хиндүү хэнч байсан ялгаагүй. Бүгдээрээ ижилхэн үр дүнд хүрэх болно. Хэрв чи хиндүү шашинтай бол хиндүү хэвээрээ л үлд. Би чамайг өөр шашинд оруулах гээгүй байна. Гэхдээ энэ сайхан бясалгалыг хийгээд үз гэж билээ. Тэгэхэд нь би толгойн өвчтөй хүн. Түүнийгээ эдгийг харах хайж байгаа юм а гэсэн тэрээр гинтхэн би чамайг авахгүй гэлээ. Яагаад гэж асуусан тэрээр чи ариун номыг дутуу үнэлж байна. Ариун ном бол чамайг төрөл төрлийн зовлонгоос гэтэлгэх номын дээд зам мөн. Чи түүний зөвхөн толгойнхоо өвчин эдгэхэд зориулах гээ юу? Тийм зорилготой бол эмчид очиж үзвэл. Энэ бол тийм зорилготын газар биш гэж билээ. Тэгээд дараа нь багш маань маш ээлдгээр тайлбарлан ойлгуулсан юм. Хэрэг та энэ бясалгалыг хийвэл сэтгэлтэй нариуснаа. Таны зовлонгийн шалтгаан бол сэтгэлийн хэр бүртэг нисванс юм а. Тэрийг арилгаснаар сэтгэлдээ холбоотой өвчин өөрөө арилдаг. Ийм ач тусгарах нь мэдээж. Энэ бол энэ бясалгалын дагуур үр дүн шүү дээ. Жишээлбэл чихрийн үйлдвэрийг хүн ямар зорилгоор барьдаг вэ? Чихрэл үйлдвэрлэх гэж барьж байгаагаас биш бурам үйлдвэрлэх гэж чихрийн үйлдвэрлэлийг барьдаггүй юм шүү дээ. Бурам чинь сахарын дагуур бүтээгдэхүүн юм. Үүнтэй нэгэн адилаар энд зөвхөн толгойн өвчнийг арилгах зорилготой бүүр харин ариун номын замаар урагшилж төрөл төрлийн зовлонгоос салах зорилготой ирээрээ. Тэгвэл энэ чамд тус болох болно гэж билээ. Би түүний энэргээс сайхан сэтгэлээр тайлбарлсан бүхнийг сайтар ойлгож билээ. Түүний хариуцлын долгион гайхалтай байсан учраас би багшаа би сууя толгойнхоо өвчнийг эдэгэхийн төлөө биш харин ариун номын замаар амжилтанд хүрэх зорилготой сууя. Толгойн өвчин эдгэсэн жидгээгүйч хамаагүй гэж хэлсэн билээ. Гэртээ хараад би хүүхд ахуй наснаасаа тогтсон гүн үзэл бодлынхаа хүлээсэнд автсан билээ. Би гүн итгэлтэй хиндүү шашиндны гэр бүл төрж өссөн. Бидэнд багаасаа Бурхны хүндлэхийг зааж сургаж байсан. Бурхныг хиндүү шашинтангуудын ертөнцийг бүтээгч их тэнгэрийн хамгийн сүүлийн үеийн хувилгаан гэж үздэг учраас бид түүнийг хүндлэх ёстой байлаа. Гэхдээ түүний сургаал бол маш муу. Тэрээр мөнхийн сүнсэнд итгэдэггүй. Тэрээр ертөнцийг бүтээгч тэнгэрд итгэдэг учраас түүний сургаал муу гэсэн ойлголт балчир наснаас минь тогтсон байсан болохоор тэрэл байдал намайг их зовоож байлаа. Хэрэг би тэнд очоод энэ бясалгалыг заалгаад хэрэг Бурхны шашинтан болчихвол их тэнгэрт итгэдэггүй. Ариун сүнсэнд итгэдэггүй. Би юу болох бол би тамд явах та. Тэгэхээр энэ зам надад хэрэггүй. Очихгүй байсан дээр гэх мэтэр ийм шандал хэдэн сар үргэлжилсэн. Сүүлд нь багш надад чи хиндүү шашинтан хэвээрүүлд. Би чамайг Бурхны шашинтан болгох зорилго агуулаагүй. Харин чамайг сайн хүн болгоно. Шилэг сагиж, самадыг бясалгаж, сэтгэлээгээ эзэн болж паньяг бясалгаж, сэтгэлээ ариусгах би ийм л юм заадаг. Үүнд чам таалагдахгүй юм байна уу? Хийгээд үзэж гэж хэлж өснийг санаад ямар ч байсан хийгээд үзье. Гэхдээ хиндүү шашинтан хэвээрүүлд нь Бурхны шашинд яасан ч орохгүй 10 хоног суугаад үзье гэж бодлоо. Тэгээд урдын буйнаар би очиж бусад хүмүүсийн нэгэн адил бэрхшээл тулгуур могц 2 дахь өдөр нь зүгтмар санагдаж байлаа. Энэ нь миний сэтгэлийн байдалтай холбоотой байсан юм.
Би хүмүүс бяцлал хийж эхлэнгүүд ямар нэгэн төрлийн гэрлийг харлаа гэхийг сонссон бөгөөд надад ямар ч гэрэл харагдахгүй байлаа. Манай шашинд хэрв та бяцлал хийхдээ гэрлэгийг харах юм бол гэгэрлийн шат гэж гардаг. Гэтэл энэ хүмүүс Тэнгэрийн гэрлийг харж байхад би юу ч харахгүй байна. Тэгээд ч нэгэн гэгэрсэн хүний хэлсэн тэмээ зүүнний сүүнд багтдаг ч гэсэн баян хүн Диважингийн хаалгаар багтдаггүй гэсэн үгийг санаад би бол баян хүн. Тэгэхээр энэ зам бол миний зам биш. Эдгээр багш эрдэмтэн эмч нар бол сайн сэтгэлтэй сайн хүмүүс. Тэр Тэнгэрлэг гэрлийг харж чадаж байгаа. Би бол чадахгүй байна. Энд ингэж цагаа юунд өрнөв? Эндээс явъя гэж бодоод бүх ачаагаа бэлэн болголоо. Тэндхийн их сургуулийн төвхийн нэгэн багш бяцлал сууж байсан бөгөөд намайг хувцас бэлтгэжсэн зүхтах гэж байгааг мэдээд тэрээр надад дахиад нэгэн хоног үлдээж ганцхан өдөр бяцлаж эхлэнгүүтээ чи мэдрэмж эхэлсэн. Хүмүүс ихэнхдээ 3 дахь өдрөөс мэдэрч эхэлдэг. Чамайг эхний өдөр мэдрэмж байгаад багш их баяртай байсан. Чи юунд зүхтах гээвэ? Гэрэл гэгээ бол чухал зүйл биш. Дахиад нэг өдөр үлдээж гэж билээ. Би тэр эмэгтэй ачаагаар илэрхийлэхэн аргагүй. Тэр хүн хэрв намайг зогсоогоогүй бол энэ гайхамшиг замыг өөр далдах байлаа. Тэгээд би үлдэхэр болж тэрөөрөө бяцлаглынхаа жижигхэн хошинд оронгууд гэрэл харагдаж эхэллээ. Сэтгэл ийм тийм гэрэл хармаар байна гэж огт шунахгүй байсан юм. Би мэдрж эхэлдэл гэнэт дуу аваа сонсогдлоо. Үүнийг мэдрэнгүүтээ энэ чинь Тэнгэрийн орны дуу байна. Тэнгэрлэг өнөр байна гэх мэтэр хүсэг сэтгэл үүснэ. Үгүй болохгүй. Багш маань энэ бүхнийг чухалд бүүз. Зөвхөн мэдрэмжээ ажигласаар бай гэж зөвлөснийг санаад би тэр бүхнийг давж өнгөрсөн билээ. Бяцлаглалын 5 дахь өдөр болон 6 дахь өдөр болгоод би энэ бяцлаглалыг хичнээн гайхамшигтай зүйл болохыг мэдэрсэн билээ. Хиндүү шашинтангуудын удирдагч байсан болохоор эртний нутгийн Гита, Веданта зэрэг шастр номуудын талаар сургаал хайрладаг байлаа. Тэдгээр шаструудад үүнтэй нэгэн адилаар хөсөл шунлаасаа сал, уур хилэнгээс сал, үүнээс сал, түүнээс сал гэх сургаал ижилхэн байдаг байлаа. Гэхдээ хэрхэн яаж тэр бүхнээс сал харгыг хэн ч заадаггүй байсан юм. Тэнд зөвхөн онлайн сургаалал байхаас практик арга байдаггүй байлаа. Харин би Випашна бяцлалаас Гита, Веданта хоёр практикаар батлагдахыг харсан. Энд би уур хилэн, хөсөл шунал, айдас хүчээс хэрхэн яаж салж болох бодит аргыг сурсан билээ. Энэ бодит арга үр дүнгууд тэр даруйд нь хайрлж байлаа. Би үнэхээр гайхан биширч баясаж байлаа. Тэгээд 10 хоногийн дараа миний амьдралд өөрчлөлт, сайн өөрчлөлт гарч ирэхийг ажиглаж билээ. Би энэ бяцлал улам бүр нэгэн үзүр сэтгэлээр шамдсан юм. Энэ ариун гэгэрлийн аргыг хэдий цөөхөн хүмүүсийн дундаж гисэн цэвэр ариунаар хадгалж ирсэн ариун номын орон бэрэм төрж өссөн байна гэжнэн хадсаас шантай хэрвэлээ. Тэд бурхны сургаал ганжуур төдийгүй түүний практик тал болох энэ гайхамшигт бяцлаглыг цэвэр ариунаар нь одоо ботол хадгалж иржээ. Мөн номын их багштайгаа учирч надад ариун номыг энэрэнгүй сэтгэлээр заан сургасан билээ. Эгэл хар хүний өөргийг гүйцэтгэхийн сацуу 14 жилийн турш энэ бяцлаглыг хийсэн билээ. 14 жилийн дараа ээж аав хоёр маань Бирмээс энэ төвлөө нүүсэн юм. Энэ итгэд очоод ээж маань сэтгэл зүйн холбоотой хүнд өвчин дэрвэгдсэн бөгөөд хэрв ээж маань Випашна бяцлал хийвэл тэр өвчнөө сална гэдэгт итгэлтэй байлаа. Гэлээж тэр үед Бирмийн засгийн газар өөрийнхөө иргэдэд гадаад явах паспорт олгодоггүй байлаа. Би Бирмийн засгийн газрын ачийг одоо болтол санаж авдаг. Тэд надад энэ итгэд очиж ээждээ Випашна бяцлал заах боломжтой паспорт олгосон билээ. Мөн би энэ итгэгийн засгийн газрын ачийг үргэлж санаж авдаг. Тэд надад энэ итгэд удаан байж ээждээ бяцлах заах боломжийг олгосон. Анхны бяцлал энэ итгэд ирснээс хойш сарын дотор зохион байгуулагдсан билээ. Бурхан багш эцэг эхийнхээ ач тусыг хариулах нь үнэхээр хэцүү гэж зарлиг болсон байдаг. Бүхэл амьдралынхаа турш өөр юу ч хийлгүүгээр эцэг эхтэй үйлчилсэн ч гэсэн ачийг нь хариулж чаддаггүй бөгөөд эцэг эхийнхээ ачийг хариулах ганцхан арга зам бол хэрв эцэг эхэн шийлээд бат бөхөш байвал шийлээд бат бөхүүлэхт нь туслах. Хэрвдэд шийлээд сайн ч гэсэн самадид сайн биш бол самадид төгс болохт нь туслах. Хэрвдэд шийлаа самадид төгс төгөлдөрч гэсэн панья бэлгүүнгүй бол панья бэлгүүнд хөөжөхт нь туслах хэрэгтэй. Хэрвдэд шийлаа самади панья төгс хэдиж нирваныг хамууланд хүрээгүй бол нирван төрөхт нь туслах явдал юм гэжээ.
Би өөрийнхөө эцгийнхээ ачийг хариулсандаа маш их баяртай байдаг. Эхний бясалгал их эцэг хоёроос гадна танихгүй өөр 12 хүн сууж байлаа. Би энэтхэгт ялангуяа аав ээжтэй бясалгал заахын тулд 3 сар байхаар л ирсэн. Гэтэл эдгээр 12 хүн бясалгал дууссаны дараа дахиад нэг бясалгал явуулаад өгөөч. Аав минь суун, эхнэр минь суун, нөхөр минь суун, хүү минь суун гэх мэтээр эх бассико ариун номын ирээд үзэж гэх шин чанар харагдаж эхэлсэн билээ. Тэгээд л нэг бясалгал дахиад нэг бясалгал гэсээр нэг мэгтэд 3 сар өнгөрч билээ. Түүнээс хойш бясалгал явагцаар энэхүү ариун номын ган морин өөрийн нутагтаа урсаж эхэлсэн билээ. Бэрэнд байх үе тентгийн хүмүүс бас манай багш нэгэн зүйлд их итгэдэг байлаа. Ашоко хаан архад болон гэгэрсэн Сона отдоор 2 архтыг анхудаа бэрэмлөө явуулах үед тэдний багш нь тэдэнд та хоёр энэ ариун номыг ариунаар хадгалан үлдээх хувьд тийм оронд явж байна. Энэ ариун ном бол газар сайгүй мартагдах үед зөвхөн энэ л уран ариун номыг онол практик хоёуланг нь авч үлдэх орон мөн хэмээн зарлиг болсон билээ. Багш минь мөн Бирмийн хүмүүс үнд их итгэдэг байлаа. Тэр үед Бирмийг Сварна Бхумы буюу алтан орн гэдэг байлаа. Багш минь алтан орн энэ ариун эрднийг хадгалж ирсэн. Бурхан багш Нирван дэрийг үзүүлснээс хойш 25 зууны дараа энэ ариун ном энэтхэгт дахин дэлгэрч тэндээс дэлхийн олон орнд төгөх болно гэсэн лүндэнтэй байдаг. Одоо 2500 жил болжээ. Тохиолдлоор ч юм уу бүүмэд миний ариун номтой уулзсан тэр жил Бурхан тааллуулсноос хойш 2500 дахь жил өнгөрч номын 2 дахь Саснагийн үе эхэлж байсан үед би ариун номтой уулзсан билээ. Багш минь одоо Випашнагийн дэлгэрэх цаг болсон. Энэ дэлгэрэх ёстой гэдэг байлаа. Үнэнийг хэлэхэд тэр үед надад шашны хоосон итгэл мэт санагддаг байсан. Яагаад заавал 2500 жилийн дараа гэж? Яагаад 2400 биш гэж? Яагаад 2600 жилийн дараа биш юм бэ? Ямар шалтгаантай юм бол? Энэ ямар нэгэн шинжлэх ухааны үндэслэлтэй санагдаагүй ч ингэж л итгэдэг байлаа. Тэгээд энэ итгэгт ирээд юу болж байгааг хараад би ихэд гайхширч билээ. Би энэ итгэгт ирэхдээ таньдаг мэддэг хүмүүсийнхээ нэрсийг жагсаалтаа гаргахад 100 ч хүрэхгүй байлаа. Миллиард хүн амтай орон намайг мэддэг хүн 100 хүрэхгүй байна. Тэгээд л бясалгалт хүмүүс сууж эхэлсэн юм. Танихгүй хүмүүс, янз бүрийн шашны хүмүүс ирсээр л байлаа. Энгийн хүмүүс ч биш, бас нийгмийн тэргүүлэгч нар, шашны тэргүүлэгч нар, бурхны шашинтай лам нар, хиндու лам нар, жээн шашны лам нар, Христосын лам нар 100 мянгаараа ирцгээж байлаа. Яагаад ингэж байна вэ? Шал өөр үзэл бодолтой, шашин шүтлэгтэй хүмүүс яагаад ийхүү багшран цугларах болов? Ямар хит шидгээч нь энэ бэ? Би тэднийг мэдэхгүй, тэд намайг мэдэхгүй. Харин хүмүүс ариун номонд татагдж байлаа. Удахгүй юм бүхний учир тодорхой болсон билээ. Бясалгалт суухаар хүмүүсээр тэд нартай уулзаж ярилцах үед миний дотор энэ хүнийг нэг таних юм шиг, эртний танил юм шиг санагддаг байлаа. Тэвлгүй ч яхавд энэ хүнтэй чин олон төрөлдөө Випашна бясалгалыг хамт хийж байсан юм. Одоо цаг нь болж Випашнагийн үрийг аль хэдийн авсан болохоор одоо ариун номонд улам цаашлан хөгжих цаг нь болсон болохоор ийхүү уулзаж байгаа хэрэг. Ариун номоор өөрөө ач тусыг хүртээ зогсоохгүй тэд бусад туслах чадвартай болсон байгаа нь харагддаг. Мөн ирж байгаа хүмүүсээс ариун номын үрийг авахар ирсэн хүмүүс байгаа нь харагддаг. Тэд үрдэн өмнө төрлүүдээ маш их буян түлээ хийсэн бөгөөд тэр буян нь өржин төлдсөөр тэдэнд ариун номын хүртэхэд ийхүү тус болсон байдаг. Тэгэхээр та бүхэн ариун номын үрийг одоо авч байгаа хийгээд урдм ариун номын үрийг хүртээд одоо улам бүр бадчин бэхжээр ирсэн хоёр ангиллын алинд нь ч багтдаг бай хамаагүй. Та бүхэн одоо гайхамшигт ариун номын эрдэнтэй учрлаа. Үүнийг зөв ухаалгаар ашиглаарай. Үүнийг бүх шидэж орхиорой. Би зарим бясалгач нарын нэг томаалтайг олж харсан бөгөөд олон удаа сануулсаар байгаа. Хүмүүс голдуу шинжин үцхээр ирдэг. Үүнд буруу юм үгүй. Шин зүйл юм хаана эхлээд туршин үцэх нь гарцаагүй. Гэхдээ харин өргөлжил туршин үцсээр байх юм бол та шаргуу нэгэн үзүр сэтгэлээр ажиллаж чадахгүй юм аа. Би энэтхэгт ирэх хүмүүсийг ажигладаг. Тэд тодорхой нэгэн мэдрэмжийг хайцгаадаг. Тэд бясалгалын төв дамжин энэ бясалгалыг хийгээд үзье. Тэр бясалгалыг хийгээд үзье хэмээн шинжин явсаар байдаг. Одоо Гоинкагийн бясалгалыг хийж үзье гэцгэнэ.
Үүнээс та юу болох вэ? Гоинкагийн бяцлаглыг 1 удаа, 2 удаа, 3 удаа ч улам хийж үзээд эцэст нь та шийдвэрээ гаргах хэрэгтэй. Хэрв танд өөр төрлийн бяцлал таалагдж байгаа бол түүнд сэтгэл шулуудаж үр дүнд хүрэхийг хичээ. Хэрв та энэс жаахан, тэрнээс жаахан гэсээр явах юм бол бүх амьдралдаа үр дүнгүй өнгөрөх болно. Гэгэрлийн зам бол зөвхөн сэтгэлийн зэзэрхийлэл биш юм аа. Энэ нь цангасан хүн худаг ухаж эхлээд хэдэн метр хэртэ ухаж байтал хийнэгэн энэ газар ухвал сайн ус гарна гэж хэлхийг сонсоод тэр газар нь ухаж эхлэхтэй адил юм аа. Та энд 1 метр, тэнд 1 метр ухсаар яваад огтхон ч усуулж чадахгүй төрнэ. Иймээс хэдэн ч удаа хамаагүй туршиж үзснийхээ дараа шийдвэрээ гаргаж би энэ л худгийн ухаж ус гаргая гэж шийдэх хэрэгтэй. Хэрэг энэ бяцлал танд учир шалтгааны үндэслэлтэй ач тустай ямар нэгэн үзэл бодлын хүлээсгүй цэвэр ариун матер хийгээд оюуны тухай шинжлэх ухаан юм байна. Надад хийгээд бусад олон хүмүүст сайн үр дүн өгч байна гэдгийг хүлээн зөвшөөрвөл үүнийг шамдан үлдэх хэрэгтэй. Миний хувьд энэ бяцлал бол үнэлж баржимгүй үнэт эрдэн гэж боддог. Үүнтэй адил гайхамшигтай зүйл олдно гэж үгүй. Аз завшаанаар та бүхэн үүнтэй учирчээ. Үүнийг өөрийнхөө сайн сайхны төлөө, бусдын аз жаргалын төлөө ашиглаарай. Ариун ном Дамма бол гайхалтай сайхан эрдэн билээ. Энэ номын замаар явсан хэн ч гэсэн төрөл төрлийн зовлонгоос хэтэлж гэгээрэлд хүрч болох юм аа. Энэ 10 хоногийн бяцлалд оролцсон та бүхэн энэ гайхамшигт ном эрднийг зөвөөр ашиглаж төрөл төрлийн зовлонгоос хэтэлж үнэн аз жаргал, үнэн амгалан эдлэн цэнгэх болтугай.